За, байна уу? Сайн байцгаана уу? Сайн байцгаана. Сайн байна. За. Яг би нөгөө өвлийн үүргийн талаар ярих уу байх уу гэд. Тэгээ сонсоод ер нь бол өнөөдөр энэ сэдвийн талаар ярих л ёстой юм байна. Ягаад гэхээр зарим нэг хүмүүс одоо тэрнээсээ бас салах хэмжээнд хүрсэн одоо хүрх шатандаа явж байгаа тийм хүмүүс байна. Тэгээд гэхдээ энэ үеийн үүрийн одоо яг одоо миний үүр дээр мэдэрч байгаа, надад ойлгогдож байгаа, надаар тайлагдж байгаа зүйлс болохоор айгүй эртнээс эхлэлтэй юм байлээ. Айгүй эртнээс одоо бүр за ингээд өөр дээрэл болсон жишээг жоохон дистараттай ойлгохын тулд ярих гэж жоохон оролддог. За ингээд одоо энэ хүмүүс тохиолдож байгаа тохиолдол шиг ингээд бүх зүйл ингээд байгаад болоод байхад зүрх сэтгэл дотор ингээд нэг юм хайгаад хоосон мэдрэмж төрөөд тэрнээс эхлээд за одоо сүнсрэлт гэж нэрлэнэ үү одоо юу гэдэг юм. Ямар ч гэсэн тэр зүйл болоод би одоо ингээд өөр дээрээ үнэхээр одоо сүнс одоо юу гэдэг тэр зүрхлэгч ойлгодгүй байж байгаа. Одоо ягаад энийг ярьж байгаа гэхээр одоо үеийн үүрийг ойлгохын бүр эхнээс нь ярихгүй болвол энэ айгүй шатараалттай зүйл байхгүй юу? Ерөөсөө шууд үеийн үр дээр бууж болохгүй байгаа. Тэгэхээр би одоо эхнээс нь ярихаас өөр арга байхгүй. Тэгэхээр жоохон хүлээцтэй сонсох байх гэж найдаж байна. За тэгээд одоо юу ч хийсэн таалагддаггүй. Юу ч хийсэн одоо тэр хүмүүсийн туулаад байгаа тул бүх юм байдгүй. Тэгээ нэг өдөр ээжсэн чинь тэр ковид үеэс ухамсарын сэргэлт өрөөнд дотроос одоо анхны сүнслэг талын мэдээллийн өгөгдлийг авч эхлэхэд би дотроосоо одоо түрүүний хүний хэлдгээр бол одоо нэг юм цадж байгаа, дүүрж байгаа мэдрэмжийг авч эхэлж эхэлсэн байхгүй. Тэгээд яг нөгөө өмнөх хуучин зуршлагаасаа л яагаад ингээл хүмүүстэй марцганаал гэхээр тэр нэг л явцгүй болоод буцаал яг л тэр өрөөнд орохоор л надад ингээд нэг юм дотроос нэг юм татаад байгаа ингээд дээшлээд байгаа юм шиг тийм мэдрэмж төрөв. За тэгээд хүмүүс ингээ эгог ярьж эхэлж байна. Тэгээд эгоны талаар ингээ сонслоо, ярьлаа, ойлгох гэж тэгээд би хэдэн сар тийм дотор сонсоод за дор хаяж за нэг анхны шатны мэдгэдэггүнтэй болоо. За тэгэл ер нь л надад л энэ сүнсэнд л дотор л асуудал байгаа юм байна. Тэгээд тэрийг ойлгочоо за би ингээд бясалгаж эхлээд за тэр бясалгалын явцад юу болсон бэ гэхээр надад одоо учир нь олдохгүй зүйлүүд ингээ одоо уйлах, одоо баярлах, одоо зүүд зүүн сэрэх тэгээ зүү зөнгөө явандаа тайлж сурах. Тэгээ тэр уйлаад байгаа шалтгаанаа ухаж ойлгох. За ингэж явсаар агаад тэр хамгийн одоо ингэж хэлдэг юм лээ. Тэр бяцлаглалын үйл явц хамгийн сүлд болсон хадгалагдсан сүрэг энергиэс төрөн төртөл үргэлжлээд за тэр бүх ингээ миний амьдралыг ингээ шүүж цэвэрлж дуусаад тэр төрх мөчрөөс гэхдээ зарим нэг зүйлийн зангилаа нь огт тайлагдахгүй ингээд учир нь ерөөсөй ойлгохдохгүй зүйл гарч ирсэн. За тэгээд тэгсэн ч гэсэн тэр зүйлийг ингээд үргэлжлүүлээл цаанаасаа яагаад ч юм ингээ хийгээл яваалсан. Тэрний дараа юу болсон бэ гэдгсэн чинь одоо надад тэр хооронд хугацаа тийм амархан байгаагүй. Айгүй өвдөлттэй одоо тэр өвдөлттэй орсон мэдрэмж ингээд өвдөлттэйгээр гадагшилдаг. Өвдөлттэйгээр тэрийг олвол одоо ингээд та нар одоо зарим нь мэдээж мэдэрч байсан байх, зарим нь одоо биеэрээ туулж үзсэн баг. Гэхдээ тайлан зарим нь гүйц тайлж чадаагүй зүйлүүд бол байгаа гэдэгт л сая сонслоо л доо. Тэгээд
Тэгээд тэр дуудлага орж ирээд болохоор жоохон сатараад шүү ажиллаа. За тэгээд тэр өгөгдөл цэвэрлэгээ явагдаад тэгээд тэрний дараа үргэлжлүүлээ явж исэн чинь за ингээд бэлэг талын мэдлэг маань дүүрээд ирсэн чинь би ингээд гаццсан. Тэгээд гаццсан чинь яасан бэ гэсэн чинь би энийг ингээд хүмүүстэй хуваалцах ёстой юм шиг санагдаад ингээд хүмүүстэй хуваалцаж эхэлсэн. Тэгэнгүүт юу болж ийн гэнгүүт надад цаанаас ингээд өвгд эзэс ингээд би ингээд миний үг биш заяа. Одоо дотоод дуу хоолой гэхээр бас өөр. Дотоод дуу хоолой надад байдаг. Тэрийгээ би олоод сонссон байсан. Гэхдээ дахиад нэг өөр дуу хоолой гарч ирсэн. Тэр болохоор өвгд эзсүүд байсан. Тэгээд өвгд эзсийнхаа хэлж өгж байгаа зүйлийг одоо жоохон илүү нэг монгол ахуйтай. Тэгээ миний үгээр гарч байгаа учраас ингээд арай орчин цагийн хэллэгээр ингээд дамжуулагдаж эхэлсэн. За тэгээд тэрийг дамжуулаад байжсэн чинь юу болсон бэ гэхээр надад айгүй том шалгуур орж ирээд тэр шалгуураа давцсан. Би өөрөө ч мэдээгүй дараа нь би тэрийн шалгуур байсан юм. Тэгээ надад одоо энэ ертөнцөөс одоо ингээд нэг миний сүнслэг чадвар ингээд нэгдээд за ямар учир шалтгаантай юу болдгийг ер нь бол тийм тэрийг ойлгох тийм илүү арай өөр төвшөнд гарч ирээд за тэр төвшнөө одоо ингээд энэ юу болдгийм бэ гэж судлаа хийжсэн чинь одоо ингээд одоо нэг гэсэндээ тэр чадвар нь одоо би энэ бөөш болчихж байгаа байхгүй юу? Одоо хүмүүст ингээд ямар харахаар сүрг орчмын битүүд одоо ямар одоо сайхан зүйлүүдийг нь би бас харж болно. Хүсэх юм бол гэхдээ надад илүү төвлөрж байгаа зүйл нь болохоор тэр байнга тэр сүрг юмнууд хүмүүс цаад болоод байгаа тэр нүдийг нь хаагаад байгаа тэр чихийг нь бөглөөд байгаа тархийг нь хаагаад байгаа энэ зүрхэнд нь байгаа шигдээс бөглөөс энэ гомдол энэ зүхрэл энэ одоо юу гэдэг бүхэл зүйлийг ингээд ширхэг бүрчлэн ойлгоод задлаад за ер нь юм байт юм байна. Ер нь энийг бол ингээд засч болт юм байна гэд ойлгоод явж байгаад тэгээжсэн чи яасан бэ гэсэн чинь одоо үүлийн үр дээр ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үүлийн үр юу байсан бэ гэнгүүт одоо хүнд юу нөлөөлдгийг судлаа явж исэн чинь тэр одоо би яг өөр дээр хийсэн зүйлийг эцэг их дээр хийгээд эхэлсэн чинь бас ингээд эцэг эхийнхаа цэвэрлэгийн дундаа бас тэднэрт ингээд бас над шиг хаанаас эхлэлтэй нь үл тайлагдах зүйлүүд бас дахиад гарч ирж байгаа. Тэнгүүт эн чинь нэг ингээд эмээ өвөөгөө судлаа. Тэрнээс өмнөх нь болохоор би бүр гадарлахчгүй шүү дээ, тий. Тэгэхээр чин за энэ бол бүр ингээд өвгд эцэг бүр ингээд эцэвсэлгүй ингээд өвгд эцээс бол ингээд ямар нэгэн байдлаар ямар нэгэн одоо ген эсийн мэдээлэл хүн ер нь төрөхдөө өвгд эцээсээ сайн олон зүйл авдаг ч гэсэн тодорхой хэмжээний сөрөг одоо үүлийн өөрийн мэдээллийг авдсан байна. Яагаад гэхээр одоо энийг болохоор би бүр сүүлд нь сая тайлсан л да. Тэр өгөгдөл дээр сайн буруу зөвийг ялгах уул нь анхны юм бэ? Гарын авлага юм бэ. Хэрвээ огт муу зүйл, огт сайн зүйл юу ч байхгүй. Хов хоосон би энэ дээр чамд ингээд хорвоо ертөнцийн дээр ямар нэгэн үйл явдал тохиолдоход тэрэнд ингээд хариу үйлдэл үзүүлэхгүй байхгүй юу? Тэгэхээр тэр үүлийн үрийн өгөгдөл гэж нэг юм байна. Тэрнээс гадна одоо бүр айгүй олон жилийн ийм түүхийн бүр одоо хэдэн зуун хэдэн мянган ч байж магадгүй. Одоо тэдний хийсэн үүслийн үрийн одоо учир шалтгаанууд бидний бие эрхтэн дээр ингээд одоо суучихсан байт юм бэ. Одоо тэр одоо нөгөө нэг альбан тэрэн чөтгөр чулман ийм одоо хийсгэлээс тустай ийм жижигхэн ийм одоо толбнууд ингээд хүний бие дээр байна. Тэр толбон ямар учиртай вэ гэхээр тэр болохоор тэр олон зуун өвгд эдсэн одоо хийсэн үйл. За тэгээд тэр нэг юмнуудын зүйлүүдтэй ингээ ярьж үзэж байгаа байхгүй юу? Чи юу юм бэ? Яагаад ингэ байгаа юм бэ гэдэнгүүт одоо ингээ жишээлбэл би одоо ингээ хилээ тасдуулж өгсөн. Эсвэл одоо тий ингээд одоо би хүлэхгүй болоод ингээ тайруулаад өгсөн. Одоо тийм хүмүүс байгаа байхгүй юу? Тэдний ингээд тэр нэг юм үлдэгдэл ингээд нэг бөөгнөрсөн тэд нар чинь бас ингээд өгөхтэй зүгээр өчөөгөө зов чаналж өгсөн хүмүүсийн энэ бөөгнөрсөн хар энерги юм жижигхэн толбууд ингээд
одоо яг ингээд хүмүүсийн монголчуудын ингээд бие эрхтэн. Тэгээ ганцхан монголчууд гэхгүй дэлхийд даяар. Ягаад тэгэхээр энэ үүслийн өрчин одоо ингээд харилцан олон зуун жил ингээд нэг нэгэн рүүгээ хэлсэн байт юм байл л дээ. Тэгээд тэр нь одоо ингээд эц төгсгөлгүй. Тэгээд тэрийг та за ийм байт юм байна. Тэгээд одоо энийг яах ёстой юм бэ гэл тэгэнгүүт одоо тэр нэг зовсон янз бүрийн байдлаар өөд болсон. Одоо жишээлбэл ингээд боож өгөх гэж байгаа байхгүй одоо ингээд яг боож өгмөр санагдаад ингээд дочуураад байдсан шүү дээ. Тэгэхээр тэр өштэй тэр үнэхээр тэр боож өгсөн хүмүүсийн байсан байвал яг хөө би бүр ингээд гайхаад бөөх ингээд тэгээд энийг хин хийсэн ингээд гэсэн чинь одоо миний өвгдөөс одоо бидний өвгдөөс яах юм бол одоо дайн тулаа хийж явахтаа ч юм уу одоо ямар нэгэн шалтгаанаар орон гэрээ хамгаалах ч юм уу ямар нэгэн шалтгаанаар үйлдсэн. Тэгээд тийм үйл юм байлээ. Тэгээд одоо яах ёстой юм болоо гэд яасан чинь тэр ямар нэгэн за би одоо миний эцэг их эсвэл миний өвгдөөс тэрнээс өмнөх өвгдөөс бүгд хэн нэг нь ямар нэгэн зүйл хийсэн болвол өршөөл ирэх хэрэгтэй юм билээ нэгдүгээрт. Өршөөл ирээд уучлалт гуйгаад тэгээд тэд нар өштэй ингээд би эрхтнээс ингээд салж ингээд явж байгаа ингээд мэдрэгддэг бүр ингээд. Энэ яг ингээд анх би бясалгал хийж эхэлж хахад ингээд гомдол ингээд надаас салхад гомдол хаан барилдаг гэж яг энэ шилүүн хүзүүн дээр тэр нуруу хөшдөг тэр хамгийн их нөгөө нэг юм одоо хүзүүч хилээдэг тэр хэм яг тэнд байрладаг заяа. Одоо энэ өвөг дээдсэн одоо бидний ингээд бийд байгаа ямар нэгэн шалтгаанаар ирсэн үүлийн үрийн төлөөс нь болохоор хаа нэг бие эрхтний эд эсэнд байрладаг. Ихэвчлэн эд эрхтэн дээр одоо тэр удамын өвөг дээдс ямархуу төрлийн үйл хийсэн шалтгаанаас үүдэлтэйгээр яг тэр шалтгаанаар нь тэр өвөгтүүдийнхэн үр удмынхан яг аль тэр хэсгээр нь очиж байрладаг юм билий. Ер нь бол тэгэхээр эн чинь хэдэн зуун жил хэдэн мянганы тэр олон учир шалтгаануудыг одоо тайлах ганцхан л арга нь болохоор бид нар өршөөлөөр уучлахгүй харилцан тэгээд одоо талархах тэгээд би тэрийг болохоор одоо аргагүй тэр нөгөө нэг бурхан багш нь байна уу тэр Есүс нь байна уу тэрийг бас яг ингээд бүр гүн төвшөнд бас ингээд ойлгоцсон байгаа байхгүй. Тэгээд тэр ойлгосон ойлголтынхаа хамгийн товч хэлбэрийг нь л хүмүүст яриад яваад байдаг. Ерөөсөө ингээд тий хайрлаад өгөөч тий та нар өршөө уучлаа нүглээ намжлаа одоо юу гэх юм тий одоо энийг одоо нүглийг бүүлдээ гэдэг ингээд нэг товч хэлбэрээр хамгийн товч хэлбэрээр ингээд ойлгуулад ингээд задлцсан юм байлээ л дээ. Одоо хамгийн товчоор ингээд тэрэнд хүрэх аргыг л заагаад идэв юм. Би болохоор ингээд бүх шатлалын ингээд одоо баг даваа туулаад одоогоор бол яг өөрийн бай дээр байгаа үүрлийн үр эцэг эхлэлээр байж болох үүрлийн үр одоо миний ураг удамд байж болох үүрлийн үрийг одоо гор янзалж байна. Тэгээд одоо ер нь бол гаргалгаа нь бол одоо би та нарт хэлчихсэн тий тэр өршөөлн уучлал хайрлал юм байна. Цаашаа мэдгүй. Гэхдээ ямар ч байсан сүнснийхээ ажлыг бол одоо хийгээд эхэлсэн. Эндээ бол угаасаа тэр одоо жаргалтай гэх юм уу дотор дүүрдэг мэдрэмжээ бол аваад эхэлсэн. Тэр бол яг үнэн хүн хэрвээ одоо цадахгүй ингээд энийг л хийгээд яг болж ийн гэдэг мэдрэмжээ авахгүй л байгаа бол тэр дотоод зүгээр сүнс тарих хоёр бол холбоод тэгээд тэр дундаас угаасаа одоо энэ цаг үед энэ цаг мөчид тэгээд өвөг дээдстэйгээ хамт энэ Монгол улсыг сэрээхийн үйлснэ одоо нэгдсэн хүмүүс магадгүй энд цугларсан байгаа. Ягаад гэхээр улс төрд байгаа одоо хар аргаар одоо авж байгаа хүмүүс нэг өөрсдөө олуулаа гэж бодож байвал бас үгүй. Яг бид нар одоо тэд 3,000 гуулаа байна уу 5,000 гуулаа байна уу бид нар 50,000 болоход л тэд нар бол дагчин чичирч нөгөө нэг одоо ус нь цайх байхгүй юу ер нь бол. Гэхдээ
Битнэр эхний ээлжинд одоо бидний хийх ёстой зүйл болохоор бид нэр биеэр үлгэрлэх, үзүүлэх, тэрийг зөв зүйлийг гэхдээ өөрийн дотоод чин сэтгэлээсээ аль болох цэврээр хүмүүст түгээх. Ягаад тэгэхээр бид нэр ингэдэг юм бэ? Одоо өмнө нь би ингээд дотроо зөв сэтгэлээс ингээд сүнсээд ингээд яхаар тэр маань илэрхийлэмж маань энэ амьдралд юу үзэж туулсан. Тэгээд одоо миний бие доторх байгаа үүлийн үрийн өгөгдөл дээр үндэслэгдээд одоо ингээд жоохон бохир гарч ирд юм байна. Илэрхийлэмж чинь айгүй бохир. Одоо хүн одоо бид нар ингээ бусдад нөлөөлөе. Бид нар бусдад үлгэрлэхээ гэх юм бол заавал бид нар энэ зүйлийг ухаарж ойлгож, туулж одоо ингэж тэрийг ингээд гаднаас авж байгаа мэдээллийг маш шүүлтүүртэйгээр одоо бүр ингээд шүүлтүүртэйгээр энэ тарих толгой бол хогийн сав биш үү? Та нар ингээд шүүлтүүртэйгээр ингээд мэдээллийг оруулчаад тэр ухамсар сүнсэн сэрнэ гэдэг байгаа чинь ерөөсөө тэрий чи шүүж авах хэмжээний чадвартай тэр ухамсараа ингээд урдаа барьж байгаа тэр мэдээллийг шүүж аваад яаж шүүх вэ гэхээр сүнс энийг өөрөө шүүгээд өгдөг. Энэ мэдрэмж чинь цаанаасаа энэ мэдээлэл үнэн зөв шүү гэд хэлээд өгдөг байхгүй бүр ингээд энэ зөвхөн ингээд бүр тэр одоо ингээд 20 30 40 50 хүний мэдээлэл дундаас айгүй сонио ингээд мэдрэмжээ ингээд нэг олоо чагнацсан байхад ганцхан яг үнэн зөв ярьж байгаа хүний тэр мэдээлэл яриан дээр ингээд өөрөө ирэхгүй ингээд төвлөрөөд бус хүмүүсийнх нь яриан зүгээр чихний хажуугаар ингээд гараа явчихдаг. Тэгээ ингээд тэр үедээ би тэрийг анзаарахгүй байлаа гэхэд дараа нь ингээд өдөр ингээд өөр тийш өөр юм хийгээ явж байхад ганцхан тэр хүний ярьсан яриа ингээд бодогдоод идэг заяа. Тэгэнгүүт энэ хүний яриан дотор л надад хэрэгтэй тэр мессеж нь байгаа юм байна. Яг зөвхөн энэ хүний юун дотор л одоо тэр миний дутуу миний мэдлэгт нэг юм одоо пазл шиг тийм ингээд нэг юм жижигхэн хэлтэрхийн энэ хүнээс л авчих юм бол тэр нэг дутаад байгаа юм энд л надад байсан байх гэдэг зүйлээ ингээд олоод авчдаг. Тэгэхээр хамгийн чухал нь юу вэ гэхээр хамгийн нэгдүгürt бол өөрийнхөө одоо сүнсэн бие энэ махан бие тэгээд дээр нь энэ тарих оюун бодлын бие энэ гурван биеийг заавал холбох хэрэгтэй. Тэгээ холбочхоор яадаг вэ гэхээр ингээд мэдрэмжээ ингээд сайн чагнаад ирэхээр тэр мэдрэмж яг үннийг зааж өгдөг. Зөвхөн үннийг тэр үннэл бариад авчих юм бол та нар яг анхныхаа зөв алхмыг хийгээ явчихна. Тэр үнэнд л хөтлөгдчих юм бол та нар шас чатаар ингээд одоо тэр гомдол энэ амьдралдаа юу үзэж туулсан тэр бүх хар хэр хороо бүгдийг тайлаад дуусаад тэгээд энэ амьдралынхаа хар хэрэг хороо тайсны дараа үүлийн үрийг орж цэвэрлэнэ. Ураг удмынхаа үүлийн үрийг. Гэхдээ миний ойлгосноор бол өршөөл өнрөл хайраар бол тэр бол хамгийн богино хугацаанд хамгийн хурдан хугацаанд одоо юу гэдэг. Тэрнээс ангижрах одоо хэрвээ миний ураг удамд тий миний өвөг дээдс тий хэрвээ ямар нэгэн зүйл хийсэн болвол тий тэдний үүлийн үрийг одоо над дээр одоо миний үр хөвгч дээр байгаа бол одоо өршөө гэж бид нар хамгийн түрүүнд өршөөл ирээд тий тэгээд дандаа талархаж явах хэрэгтэй. Хэрвээ өөртөө талархах юм бол тэр сүнс хүчрэгчжээдэг. Ягаад тэгэхээр тэр одоо итгэлийн хүчээр одоо мэдгүй одоо юу тэр бол зүгээр ингээд тижээгдчихэдэг бүр ингээд ямар ч гэсэн тийм л юм бэлээ. Одоогоор бол миний хэлэх зүйл юм л. За баярлалаа. Танд маш их баярлалаа. Бүр их баярлалаа. Бүр ингээд яг мэдрээд идэг. Тэг яаж тайлбарлахаа ингээд ойлгохгүй байсан юм сая бүр ямар тийм энгийн амархан хөнгөн гаргаад ирчихээ та бүр би нөгөө